Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Монгол улсын арь ширний салбарын тухай түүний дотор нэг томоохон тоглогч болох Булигар хувьцаат компани тухай ярина. Ерөнхийдөө бол энэ талаар ямар хус сорилтууд байгаа, ямар ашиглагдаагүй боломжийг, ямар асуудлууд байгаа, яаж хийх тухай ингээ мэрэгжлийн яг энэ чиглэлээр сургуулийн мэрэгжил төгссөн тийм. Тэгээд Монгол улсын томоохон үйлдвэрийн гүйцэтгэх захиралтай ярьж байна. За энэ хүн бол Булигар хувьцаат компани гүйцэтгэх захирал ноён Бямб баярын Баттүшиг. Бямб баярын Баттүшиг Булигар хувьцаат компанийн гүйцэтгэх захирал. Бүгд найрамдах Турк улсын ЭГ университиг арьс шир боловсруулах инженер мэргэжлэр санхүү эдийн засгийн их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтээ тус төгссөн. 2016-аас 2019 онд Монгол Шивро хувьцаат компани технологич, 2019-оос 2024 онд Булигар хувьцаат компани технологичор ажилласан. 2024 оноос Булигар хувьцаат компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. Таасан байна уу та? Таасан байна. За хоёулаа шүү. Тэгэхээр Булигар компани тухай яриа. Энэ ч одоо Монгол улсын бас улсын компани байсан дүүхэн компаниудын нэг хэзээ яаж байгуулагдсан ингээд. За манай Булигар хувьцаат компани бол 1934 онд үүсгэн байгуулагдсан. Монгол улсын одоо ууган арь ширний үйлдвэр байж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол бид нар 80 гаруй ажилтан албаа агчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоо хоногт 20 тонн үхрийн шир боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Голчилж одоо үхрийн шир болон одоо ямааны арьсан дээр төлхөө анхаарал хандуулж ажиллаж байна. Энэ хуучин шивроны үйлдвэрийн гэж бас байсан. Тий. Тэрнээс одоо ямар ялгаатай? Тэр үед бол одоогийн энэ хаан улдуургийн 20 дугаар орооны нутаг дэвсгэр дээр манай улс бол ийм аж үйлдвэрийн цогцлбор ялангуяа арь ширний салбар дээр бол маш өргөн хүрээтэй харж ийм кластер маягаар хөгжүүлсэн байж байгаа. Тэгэхээр шевроны үйлдвэр гэж байсан одоо ч гэсэн байгаа. Одоо ямааны арьсыг бол төлхөө боловсруулж исэн. Шевредийн үйлдвэр гэж байсан. Энэ бол хоньны арьсан дээр төлхөө анхаарч исэн байна. За манай Булигарын үйлдвэр, Булигарын завод гэдэг нь бол үхрийн арьсан дээр, бод малын арьсан дээр, үхэр адууны арьсан дээр голчилж ажиллаж исэн байна. За тэгээд дарханд байдаг нэхий идэл, дархан нэхий үйлдвэр байж байна. Манай үйлдвэрийн урталт бас байгаа сор гэд одоо хууч өслөг эдлийн үйлдвэр гэх мэтлэнгээр одоо малын гаралтай арь ширийг төрөл төрлөөр нь өөр үйлдвэрт хүлээж авч одоо чиглэлээр нь боловсруулж исэн ийм тогтолцоо байсан байна. Нөгөө том их хөвчл явагдсны дараа яг өөрийнхөө хуучин үйл ажиллагааг хадгалаад үлдээд үргэлжлүүлээд явж байгаа үйлдвэрүүд нь харамсалтай цөөхөн байгаа. Ихэнх олон үйлдвэрүүдийн байрын хөвчлээ тоног хөрөмжийн зараад ингээд нөгөө нилээд суурин тавигдсан аж үйлдвэрийн салбар чинь бол нилээд их цоргойтой болсон. За тэгэхээр танах яг энэ өөрийнхөө тэр 34 онд анх байгуулсан журмаараа явж байгаа энэ Булигар гэдэг ийм компани. Тэгэхээр энэ Булигар компаниг хөвчилсөн тэгээ хэдэн хүн хувьцаа эзэмшдгийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь хэн байдгийг энэ тухай. За манай үйлдвэрийн тухайд бол мэдээж өмч өвчлөлийн тэр онжлуудыг бол тойроогүй дайраад гарсан байдаг. Тэгээд хувьцаа эзэмшигч эздүүд нь бол одоо солигдсон. Нэгэн цаг үед бол Италийн хөрөнгө оруулагч нар бол энэ үйлдвэрийг ажилуулж Итали менежментээр явж исэн. Одоо зарим нэг салбарын хүмүүс, суучны хүмүүс бас манай үйлдвэрийг Итали шогомч гэж бас ярьдаг. За ингээд хамгийн сүүлийн үед бол одоогийн өмчлөгчд нь 2019 онд энэ үйлдвэрийн одоо хяналтын багцыг худалдаа авснаар энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан байж идэг. 2019 оны 5 дугаар сард тэгээд 8 сараас эхлээд бид бол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид хэдийг одоо 2019 оны 8 дугаар сард
энэ үйлдвэрт орж ирэхэд бол бас олон жил эзгүй орхигдсон бас үйлдвэр бол нэлээд хүнд байдалтай байсан. Ажиллаж байсан үгүй юу? Ажиллаж байсан гэхдээ маш бага хэмжээтэй. Ер нь хүчин чадлынхаа нэг 10-20%-аар л ажиллаж байсан. Бараг ажиллаж байгаагүй гэж хэлчихэд бол болно дөө. За хөрөнгө оруулсан гэж ярьж байна. За шинэ нийтэд ингээ хувьцаагаа худалдаж аваад хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт юунд оруулсан? За ер нь олон жил ингээд орхигдсон байсан үйлдвэр хамгийн нэгдүгürt бол дэд бүтцийн шинжилгүүдийг маш их хийсэн. Энд чинь бол 2019 онд одоо юуг онцлох хэрэгтэй вэ гэхээр арь ширний салбарт одоо мэрэгссэн дархан минж гэж одоо нэхий идэл нэхий дээл одоо хийдэг нэхий хоньны нэхий боловсруулдаг ийм мэрэгжлийн компани одоо энэ үйлдвэрт хөрөнгө оруулалт хийснээрээ одоо мэрэгжлийн чиг хандлагуудыг авчирсан гэж ойлгож байна. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бол мэдээж дэд бүтцийн шинжилгүүд, техник, технологийн шинжилгүүд, хүний нөөц талаас одоо олон төрлийн шинжилэл ажлуудыг одоо шатараатай хийсний үр дүнд бол одоо өнөөдрийн одоо Булгар Хавцад компани бол үйл ажиллагааны доктортой явж байна гэж хэлж байна. Ямар хэмжээний жилд борлуулалт хийж байна? За манай үйлдвэр бол Хавцад компани гэж байгаа. Хавцад компани Монгол Улсын хөрөнгөний биржид бүртгэлтэй. Бид нар одоо 2 дугаар ангилалд багтдаг. 25 оны эцсээр бол 9 тэрбум төгрөгийн борлуулалтын гүйцэтгэлтэй ажилласан байна. Яг юу үйлдвэрлэдэг гинэ? Гол бүтээгдэхүүн бол үхрийн ширийг одоо малчид хоршоод түүхий эдийн худалдаачдаас авж ийн. Тэгээд үхрийн ширийг гүйцэтгэн боловсруулж одоо эцсийн шатнд боловсруулж сахин материал хийгээд дотоодын зах зээл зарж байгаа. За хэд яг энэ тухай ярих гэсэн. Ягаад гэвэл үхрийн шир гэдэг нэг бас ийм статистик байдаг. Монгол улс чинь нэг 800 орчим мянган үхэр жилд нэдэлдэг. Эргэлдэг, махандаа эргэлдэг. Эднэр нь бүгдээрээ нөгөө бараг 90% нь гар ажиллагаагаар сүхээр явагдаж байгаа учраас арь шир бусад хоёр түүхий дээр холбоотой зөндөө олон дутагдлууд гардаг. Тэр нь заавал тэгж яхтаа гэмтээсэн жившний ашиглалт нээл, тээвэрлэлт, хөлдөөсөн, алаасан тий. Тэгээ энэ бүхнээсээ болоод энэ бүхний яг ямар бодиттой байдалд одоо энэ Монгол улсын арь ширний бэлтгэл явагдаж байгааг яг одоо газар дээр нь мэдж байгаа хүмүүс бол та нар. Тэгэхээр одоо тэр 800 мянгаас хэдийн та нар хэрэгэлдэг. Тэр одоо ханаас авдаг юм, бөөгнүүлж авдаг юм уу? Хүн болгоноос авах хэцүү байх энэ тухай. Нийлүүлэлтийн тухай. Тийм тооцоо статистик дээр бол 800 мянган толгой өхөр нэтлэгдэг гэж байгаа Монгол улсад. За манай үйлдвэр бол 2025 онд 115 мянган шир өхрийн шир одоо түүхийгээр нь хүлээж аваад боловсруулсан байдаг. За манай одоо салбарыг төлөөсөд арь ширний холбоо гэж байгаа. За манай холбоон дээр байгаа тоо судалгааг аваад үзэх юм бол 2024-2025 онд бол 300 мянган шир одоо арь ширний салбарт бэлтгэн нийлүүлэгдсэн байна гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр үлдсэн хувь нь бол одоо хаягдаад байна, зах зээлийн эргэлтэнд орохгүй байна гэж ойлгож болохоор байна. Энэний одоо хамгийн гол шалтгаан нь мэдээж энэ дэлхийн арь ширний салбарын уналт нөлөөлж байна, гадаад зах зээл нөлөөлж байна. Хоёрдугаарт бол энэ гадаад зах зээл дээр гарч өрсөлдөхөд манай түүхий эдийн өөрийнх нь чанар бөгөөд нэмүртгэн сүлжээний одоо тогтолцооны гэх юм уу өртөг өөрөө айгүй өндөр болоод байгаа. Эдгээр асуудлууд бол нөлөөлөд байгаа. За ягаад өндөр бол? Мэдээж манай орн бол одоо өргөн удам газар нутагтай байна. Өвлийн улиралд одоо төлхөө мах бэлтгэлийн чиглэлээр одоо ажлууд хийгдэж байна. Тэгэхээр хүйтэн сэрээ уур амьсгал өргөн удам нутаг дэвсгэр дээрээс нь одоо энэ түүхий эдийн одоо мах бэлтгэлийн төвлөрөл гэж юм одоо байхгүй. Үндсэндээ хээрийн бой гэж одоо бид нар ярьдаг ярианда одоо маш олон газар тусдаа ингээд маха бэлдээд байхаар тэр зөвхөн мах нь бол яг үнцэнтэй юм чинь мэдээж төв орон нутаг төв газар руу бол явчихж байгаа. Тэгэхээр махыг нь дагсан гарч байгаа дайвар бүтээгдэхүүнүүд ч одоо малаас асар их юм гарч байгаа. Одоо нөгөө гидс дотор толгой шир байдаг юм уу? Тэгээд одоо энэ арьс байна, түүхий эд байна. Энэ бусад дайвар бүтээгдэхүүн түүхий эдүүд нь одоо хээрээр ингэж нядлагдаж хээрээр бэлтгэгдсэний улмаас одоо төвлөрсөн цэг дээр төвлөрөх тогтолцоо бөгөөд төвлөрөх тэр өртгүүд нь өндөр болоод. Энэ өндөрсчхөр буцаагаад энэ түүхий эдийг нь авч хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаад өрсөлдөөн ихээр
энэ өртгөн өндөр болчоод голдуул цуглуулж авах хүртгүү. Тийм голдуу ер нь цуглуулж авах хүртэг. Үхрийн шир бас өөрөө овор ихтэй. Монгол өхөр бол яг уу гадаад өхөр фермерийн өхрийн хажууд бол яг уу давжаа жижигэн л гэж ярьдаг л да. Бидний одоо боловсруулсан арсыг бол бид ингээд дециметр квадрат талбайгаар нь зардаг. Нэг Монгол өхрийн арс бол нэг 250 дециметр квадрат талбайтай байдгийн. Түүхийгээрээ бол эн чинь нөгөө үстэйгээ ноостойгоо бохирдолтойгоо байж байгаа нь бол нэг 22 кг дундчилдаг. За. Тэгэхээр 22 кг-тай юм аль нэг аймгийн аль нэг сумын малчны хотноос одоо Улаанбаатар хотод ирэхэд бол тодорхой хэмжээний зам туулна. Дунд нь тэрийг нэг хүн өргөж тавина. Буцаагаад нэг машинаас өргөөд нөгөө машинд очино. Ингээд энэ олон дамжлагууд явсараа байтал энэ өртөг одоо өсөд байна гэсэн. Энэ өртгийг бол бид нар мэдээж түүхийн хэд маань үнцэнтэй байх хэрэгтэй. Үнц нь унаад байвал энэ түүхийд цуглахаа болчихно. Одоо ер нь байж байгаа байдал тийм л байна л да. Үнц нь унц учраас цуглахгүй байна. Та биштэй Измирт яг энэ арьс ширний улс хурлах чиглэлээр их сургуульд өгсөн хүн байна лээ. Туркид энэ яг энэ сая ярьсан асуудлуудыг яаж хийдэг? Турк бол одоо бид бүгдээрээ мэднэ нөгөө турк нэхий гэж бас арьс ширний салбараар бас том тоглогч нарын нэг дэлхий дээр бол за энэ тогтолцоо бол фермерийн аж ахуй дээр суурилж байна. Энийг бол одоо нэг эрчимжсэн мал аж ахуй гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр тусдаа хүн болгон одоо малаа хариулж, малынхаа ашиг шимийг тусдаа хүртэхээс илүүтэйгээр нэгдэж нийлж одоо дундаа аж ахуй байгуулж, дундаа одоо компани байгуулж энэ төвлөрсөн системээр энэ түүхийн эдүүдийг бэлтгэх юм бол тээвэр логистик, бүртгэл тооцоо гэд бүх тал дээр одоо өрсөлдөх чадварыг илүү өсгөж байна. Та нэгдэж нийлэх гэж үг ярьж байна. Одоо бид эрчимжсэн мал аж ахуйн тухай ярихдаа одоо нэг фармер гэж нэртэй хүн гарч ирээд мөнгө төгрөгтэй томоор газраар нь нэгдүгээр бэлчээрээ хашаад дараа нь өөрөөсөө хашаа малаа хашаад тэгээ хуулийн хостуулаад буюу нэг хүн ногдох талбай насар том болж штэ тийм. Гэтэл одоо манай нэг хөдөөний нэг багийг 40-50 айл байна. Тэгээ энэ бүхэн айл чинь нийлээд юм нэгдэж нийлээд өөрсдөө ийм эрчим цайжхуу хөгжүүлэх боломж байна гэж харж байна уу үгүй юу? Би бол байна гэж харж байгаа. Манай улс маань ч гэсэн одоо энийг хараад энэ шинэ хоршоо гэж хөдөлгөөн бас хэрэгжүүлэх шиг боллоо. 2024 оноос шинэ хоршоо гэж хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн. Тэгээд манай арьс ширний холбоо ч гэсэн одоо өнгөрсөн намар 8 аймагаар явлаа. Хоршоодын төлөөллөлтөд уулзлаа. Тэгэд энэ ажил маань бас илүү эрчимжих шаардлагатай. Сонгуулийн өмнө энэ шинэ хоршоо гэдгээр чинь хичнээн олон тэрбум төгрөг хөнгөлтөө зээл өгөөд тэгээд хоршоо гэж хоршсон хүмүүс нь хариуцсан хүлээхгүйгээр хоршооны нэг гишүүн гэсэн нэртэй хүн өөрөө хариуцсан хүлээхээр баахан мөнгө өгсөн. Энийг бол нийлээд тэр нэгдэж чадж гин үгүй юу гэдэг дээр нь хамтдын хариуцсан хүлээл гэсэн юм хийлгэсэнгүй гэж харж байгаа би. Та энийг яаж харж байна? За яг би тэр хариуцлага хүлээх талаас нь бол тодорхой одоо ботсон юм надад алга байна. Ямар ч үсэн улс бол шинэ хоршоо гэдэг хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн. Мэдээж энэ ч бол нэрнээсээ А малчин Б малчинтайгаа хорших юм байна. Хоршихоороо зэрэг энэ А малчин Б малчны нийлээд бэлтгэж байгаа мах, сүв, ноос ноолоор, арьс шир, дайвар бүтээгдэхүүн бүх төрлийн түүхийн эдүүдийн чанар сайжирч нэмэн өртгөн тогтолцоонд одоо энэ орж байгаа өртгөн багасч өгч өрсөлдөх чадварыг сайжрах юм байна л гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ бас одоо яг энэ сонгодог хувилбараараа хэрэгжиж эхлэх бас хэрэгжих цаг хугацаа жоохон шаардлагатай байна гэж одоо хараад байгаа би. За юу болох вэ? Яг шинэ хоршоо гэж одоо улс даяар 100000 гаруй хоршоо үүссэн гэсэн байхаа би тэгж сонсч байсан. Гэхдээ бид нар одоо өнөөдөр түүхийн эдээ бол 100000 хоршооноос аваад байгаа зүйл бол одоо ажиглагдахгүй байна. Яг түүхийн эдийг яг анхан шатн дээр нь А цэг дээр нь авж байгаа хүмүүсийн хувьд бол манай улсад хоршоодууд бол мэдээж байна. Гэхдээ одоо маш их хэмжээний хоршоодуудтай уулзалт тэгээд ярилцаад уцаар холбогдоод түүхийд бэлтгэж авах тал дээр одоо яриад байна. Гэсэн хэдиж одоо хангалттай. Тэд нар нэгтгэхэд өгж байгаа юм байхгүй байна. Тий, хангалттай одоо яг нөгөө сонгодог хувилбараараа нэгтгээд унаа тэрэг нь тавиад ачуулж байгаа юм бол одоо харагдахгүй байна.
Буюу одоо яг бодит амьдрал дээр тэр хорших нэгдэх гэдэг юм чинь өшөө ирч хүч ажил болоогүй л байна гэсэн үг. Яг зөв. Яг зөв. За хараа ингээд өхрийн за хоёул бусдаар нэг хариулт. Жишээлбэл за манайх бол одоо жишээлбэл за Латин Америкийн орнууд. Тэр одоо Аргентина, Чили, Бразил тэр чинь нийлээд Хойд Америкийн өхрийн махны хэрэглээг л бараг хангаж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад тэнтийгээ тийм ашигтай байгаад байдаг? Яагаад ингэж бүрэн хангадаг? Бид нарт одоо ингээд ядаж хоёр хөршөө хангаж чадахгүй байна гэж. Энэтэй холбоотой та юу бодож байна? Энд чинь бол яг нөгөө эрчимдсэн мал аж ахуй гэдэг сэдвэл орж ирж байгаа юм л да. Би олон улсын үзэсгэлэнгүүд дээр ер нь энэ Бразилийн юунуудтай Бразил, Колумбийн бэлтгэн нийлүүлэгч нартай олоодаа уулзч ирсэн. Тэгээд эн чинь ер нь систем тогтолцоо яаж ажилтгийг бас тэр хүмүүсээр яриулж ирсэн. Тэгэхээр бол арширны салбар гэдэг бол өөрөө махаал дагаж явах юм байна. Мах бэлтгэн нийлүүлэх салбар, махны салбар маань өөрөө маш өндөр түвшинд хөгжиж ийж, эргэлтэнд томорж ийж, энэ эрчимдсэн мал аж ахуй хөгжиж ийж, энэ фермийн аж ахуй хөгжиж ийж, махны салбар маань өөрөө хөгжиж ийж дагаж гарч байгаа тэр арширных нь чанар нь сайжирч өртгөн багасах юм байна. Энэ тал дээр бол одоо Бразилууд өнөөдөр үндсэндээ дэлхийд бол одоо толгой зөгч байна. Махан дээр ч тэр арьсан дээр бол бүр ойлгомжтой. Бүх газар руу одоо өөрийн гэсэн түүх хийдэг одоо нийлүүлж байна. Түүхийгээр нь ч тэр хагас боловсруулсан байдлаар ч тэр одоо маш сүүлийн үед хүчтэй энэ салбар руу орж ирж байна. За та арьширны салбар бол махаа дагаж хөгжих юм байна гэж тийм ээ мэдээж цуг явдаг учраас адилхан хуулингийн ашигтай болгож шүү дээ. За гэтэл мах гэснээс энэ эрчимдсэн аж ахуй гэдэг одоо өнөөдрийн мэдж байгаа тэр 1-2 аж ахуй Монголд байгаа. Тэд нар бол ердөөсөө бюрог аваад 1-2 жилийн дотор янзаал тэгээд ингээ маханд хэрэгжилж шууд. Зөв. Тэгээ хоёр Монгол улс болохоор ерөнхийдөө бол нас буй гүйцсэн амтнаа хэрэгжилж явдаг шүү дээ тий. Тэгэхээр эрчимсэн аж ахуй гэдэг бол одоо ийм залуу малын одоо манай уламжилт аж ахуй бол энэ арай настагийн хэрэгэлдэг ийм хөгшний хэрэгэлдэг ийм тогтолцоо болчиход шүү дээ тий. Зөв. Тэгэхээр дэлхийд даяар тийм баг малыг илүү маханд хэрэгжилж зөөлөх хүн байгаа төр чинь. Тэгээ ийм нөхцөл бий болгохын тулд тэгэхээр нэг одоо малын тооны эргэлт нь хурдан байх хэрэгтэй болж шүү. Тэгээ энийг бол зөвхөн өндөр өгөөжтэй бизнесийн нэгдэл зохион байгуулна шүү дээ тий. Яг зөв. Тэгэхээр яг энэ механизмыг хөдөлгөхийн тулд яасан дээр вэ? За миний бодлоор бол энэ бизнесийнхаа зарчмыг дагаад мэдээж уламжлалт мал аж ахуйгаас эрчимдсэн лөө бол шилжих нь дамжиггүй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Ер нь дэлхийд даяараа ганц одоо би арьширч гэж яриад байгаа юм биш. Бүх салбар нэгдэн нийлж иж л одоо амжилтанд хүрч байна. Тэгэхээр нэгдэн нийлэхийн цаана бол бид нар эдийн засгийн үр өгөөжийг хараад байгаа. Эрчимжих шаардлагатай. Ганцхан арьсыг нь бол ярихгүй байгаа шүү дээ. Ард талд нь бол мэдээж малыг өсгөж байгаа, бойжуулж байгаа гол эдийн засгийн хөшөөрөг нь бол мах байгаа. Тэгэхээр тэр малыг хурдан өсгөөд, хурдан бойжуулаад, бордоод, хурдан өсгөөд илүү чанартай махыг гаргаж аваад ингэж таны хэлдгээр хурдан одоо эргэлтэнд оруулах энэ механизм руу шилжих бол шаардлага байна. Буюу бэлчээрийн аж ахуйгаас бид нар тижээдэг нэг хэсэг суурин тэгээд бэлчээр ашигладаг юм хослмол ажлаа өнөөдөр бид монголчууд эрчимцэн аж ахуйг нэрлэж байна тийм үү. Тэгтэл энэ та бүхэн сая ярьсан орнуудад газрын харилцаа нь юу вэ гэхээр одоо улсын бүгдийн уус эзэмшнэ тэр нь юм гэхгүй голдуу хувийн газрууд байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бэлчээр Монгол улсын газар нутаг төрийн эмчийнхаа гэж ярьдаг. Тэгэхээр нэг юм асуудал гараад байна л да. Жишээлбэл яг тэр газар нутаг гэдгийг яг де факто болохоор зэрэг эзэмшиж байгаа хамгийн жижиг нэг гэж бол Монгол баг юм бэл. Багийн дотор яахав тэр доржийн өвлжөө энэ манай өвлжөө тэр гэхдээ бид нар нэг баг. Тэгэхээр энэ газрыг газар бол бүх юмний суурин тийм суур хөрөнгө. Энэ хөрөнгийг өгөөжтэй авч явахын тулд энэ хүмүүс нэгдэж байж л тийм харилцаанд орохгүй бол мань хүн зөвхөн өвлжөөгөө гараад юуч болохгүй.
Энэ чинь талбайгаас сэлгэнэ гэсэн үг. Хаан бэлчээрээ хийх үү, хаан ногоогоо хаан тижээлээ тарих уу. Энэ бүхнийг зохицуулахын тулд зөвхөн багийн хэмжээнд нэгдэх арга байхгүй болбол Монголд нэг хүн очиод яг хотын байгаа ойр авийн газруудыг нэг хүн худалдаад авцсан том газрууд байна л да. Гэхдээ тэр чинь бүрэн эзэн биш шүү дээ. Тодорхой жилээр л хариуцж эзэмшиж байгаа. Тэгэхээр яавал энэ багийн одоо 50-60 айл нийлээд тэр газар бол биднийх юм аа. Энийг бид нийлж ашигтай болгох юм аа гэдэг механизмыг яавал одоо энэ ажиллах вэ? Түрүү бас таны ярианд гарч ирсэн энэ хоршоо гэдэг одоо энийг одоо хамгийн энгийнээр одоо хоршоол гэж манай улс хэрэгжүүлээд байгаа шүү тийм ээ. Тэгэхээр хоршоо бол явандаа хоршооны гишүүн малчид хоршоо өөрөө бизнесийн хувьд юу н үр өгөөчтэй модель юма гэдгийг одоо цаг хугацааны шалгалтаар харах хэрэгтэй, хүн болгон мэдэрч ойлгох хэрэгтэй. Энэний үндсэн дээр бол цөмөрөө хоршоо бол ингээд ашигтай ажиллаад одоо 5 шүү малаасаа хүртэж байгаа өгөөж нь өндөр болоод эхлэхээр ингээд шалгалтаараа одоо хүн болгон хоршоонд нэгдэж тэр нь явандаа одоо юу болж аж ахуй нэгж болж компани болж ингэж одоо үр ашигаа сайжруулж шатчатандаа өгөөжөө нэмэгдүүлэх ийм тогтолцоор бол шилжих шаардлагатай байна. Цаг хугацааны асуудал гэж байна тий. Одоо жишээлбэл чейнжүүд яаж ажиллаж байгаа гэхээр зэрэг нөгөө 50 айл тус болгон дээр нь очиод худалдаа авчиж шин. Тэгэхээр нэг хүний худалдаа авах чадвар бол өөрийнх нь малаар хязгаарлагдаж байгаа тийм ээ. 50-60 хүн ярихаар зэрэг одоо бид нар нэг хүн 1000 гэж бодъё л да өсгсөн тоогоор 50-60 мянган хоныг зарах уугүй юу гэдгийг ярьж байгаа нөгөө хилцээр хийх хүч чадвар нь хамаагүй том ш. Зөв. Мөн нэгдүгээр. Хоёрдугаар нэгэн тим авион байгаа юм бол зөвхөн энэ жилийнхаа бүтээгдэхүүнийг зархаас гадна банкнд хэлж ягаад хойдон жилийнхаа бүтээгдэхүүнийг зарж болно тийм үү? Мөнгө хоёр дахь нэмэгдэх гэж байна. Ягаад гэвэл банк нэг хүнд итгэхэд хэцүү байсан бол 50-60 хүн нэгдсэн баг хоршоонд бол илүү зөөлөх магадлал өндөр болно тийм үү? Зөв. Тэгэхээр энэ чиглэлээр л бид энэ Монголынхаа хөдөөг өөрчлөхгүй болбол өнөөдөр ингээд нэг амиа арга цаасан маягтай нэг 5-10 хоног нь хариулсан хүүхдүүд нь хот руу зүгтцсэн нөгөөдөл нэг тийм амьдрах бай хоёрын дундуур ингээд яваад байгаа тийм. Тэгэхээр асар том баялаг байдаг. Зөв хөдөлгөж чадах юм бол танахаар дамжуулаад дэлхийд гарах боломж байдаг. Тэгэхээр энэ механизмыг л бид уучраа олохгүй бол хөдөөгөө баяжуулахгүй бол хот нь баяжаад энэ улс чи явахгүй шүү дээ. Тэгээд энийг одоо хийх арга нь уламжлалт мал аж ахуйгаа эрчимцэн мал аж ахуй болгохын тулд багийн газар нутгаар дүүрэн нэг тийм том бизнес хоршоо байгуулах гэдэг шүү дээ. Тэгээд тэгжээж нийтдээ хариуцах хүлээж Солонгосын төр ихсэл юм байлээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр одоо ажиллаж чадвал танайх шиг жишээвэл компани та ярьж шít 800 үхэр 1000 үхэр гарч байгаа танайх бол хамгийн том нь тэгээ нэг 115-ыг л авч байгаа юм биш. За тэг нөгөө талаасаа түрүү та олон улсын зах зээлийн тухай яриад авсан. За мах бол дэлхийд хүн болгон хэрэглэн. Тийм. За арь ширийг яг хуучин хэрэгэлдэг шиг хэрэглэхгүй байна тийм ээ. Яг юу болж байна? Нэгдүгээрт яг дэлхийд даяар бүх хүмүүсийн ер нь бид бүхтийн Улаанбаатар ч гэсэн одоо ажиглагч энэ амьдралын хэв маяг гэх юм уу их өөрчлөгчлөө шүү дээ. Одоо Улаанбаатарт бол дулаан орон сууц, дулаан гараж, тэгээд дулаан ажил энэ гурвын хооронд л одоо өвлөж явах шиг байна. Тэгэхээр хуучин цаг шиг их зузаан одоо нэхий дийлж гэдэг юм уу тэр талын хэрэглээ багасчлаа. Тэгээд дээрэс нь fast fashion гэж бас нэг ойлголт байна. Тэр нь синтетик энэ нийлэг материалуудыг бол хүн төрөлхтний хэмжээгээр хэрглэж байна. Одоо бидний өмсөж байгаа гутал пүүзнүүд бол ихэнх нь даав болчлоо. Сахин гүртэг гэж байх байсан. Тэгэхээр миний одоо хэлээд байгаа юм юу вэ гэхээр хүн төрөлхтөн 8 тэрбум гараа явцсан. Махны хэрэглээ улам ихсээд идэг. Зөрүүлээд нөгөө малаасаа гарч байгаа арширны хэрэглээ нь улам багасаад идэг. Тэгэхээр энэ ч бол яалтчгүй арширны түүхий эдийн илүүдл нийлүүлэлт бол энэ зах зээл дээр үүсчихсэн. Тийм учраас үн унгаж байгаа. Тийм учраас үн болсон. Тэгэхээр ингэж ойлгож байгаа. Энэ аршир гэдгийг ингээд хийм талаас нь аваад үзэх юм бол саяын та бүхэн уламжилт одоо жишээл
саяын орчин үеийн хэрэглээ энэ комфорт, air condition, дулаан байр байгаагүй нөхцөлд бол арьс шир бол хамгийн найдвартай хувцас байлаа шүү дээ. Зөв. Дулаахан, илэгдэхгүй. За тоос шороо дарагдахгүй. Тэ ямар ч ус цас юунээс ч айхгүй. Тэм учраас савхинд гүрдэг, савхин хувцас хүртэл сайхан хүртэл манайд том мод байлаа шүү дээ. Өөрсдийн утлаа хүртэл савхиар хийгээд ингээд өмсдөг байлаа. За тэгвэл одоо хим талаас үзэх юм бол одоо арьс шир чинь одоо бас тодорхой хэмжээний химийн хүнд хэрэгтэй бодис байгаа тийм. Энэ дээр аж үйлдвэрийн салбарт ямар өөрчлөлт гарч байна? Арьс ширнийг боловсруулах. Сая таны ярьсан яран дээр нэг манай багш хэлжсэн арьс шир боловсруулах мэрэгжил бол соёл иргэншлийн хамгийн эхний мэрэгжил тооцогдох мэрэгжлээ. Энэ бол бид анх хүн төрөлхтөн үсээд мэдээж ан агнсан амьдрахын тулд тэгээд дараа нь өвөл эсвэл шүн даарахтаа нөгөө агнсан одоо амьтныхаа одоо арьсыг нь ямар нэгэн байдлаар боловсруулж бол одоо өөртөө болон гэр бүлийнхэндээ өмсгсөн юм а гэж ингэж хэлсэн байдаг. Энэ үгийг бас хэлмээр санагдлаа. За арьс ширийг бол бид нар уламжлалт хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л эхэлж өмсч хэрэглэж ирсэн байна. Одоо энэ хэрэглээ багассан. Тэгээд үүнийг дагаад бол одоо энийг заавалчгүй тийм материаллык талаас нь биш уургийн бүтээгдэхүүн тал руу нь шилжүүлэн одоо шинэ инновацийн дэвшилтэт технологиуд одоо хуучин цагт бол маш их судалгаа шинжилгээнүүд хийгддэг байсан. Одоо бол энэ бүр практикт нэвтрээд дэлхийн одоо энэ тэргүүлэгч улс орнууд энэ салбар руугаа одоо хөрөнгө оруулалт хийгээд түүхийд үйлдвэрийн хаалгаар ороод хоёр өөр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Нэг нь бол уламжлалт савх, нөгөөх нь бол уургийн бүтээгдэхүүн. Бид хэд одоо желатин гэж яриад байгаа. Бүх төрлийн одоо хүнсэнд орж байна. Барьцалдуулагч хэлбэрээр. За коллаген гэж яриад байгаа. Одоо энэ манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас их байна. Мис заслын утас, гих мэтчлэн ангаах ухааны хэрэглээнд ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнд ордог одоо үндсэн түүхий маркаар ашиглаж байгаа гэсэн. Яагаад ашиглаж байна вэ гэхээр мэдээж малын арьсанд бол маш их хэмжээний уураг агуулгадж байгаа. Тэр уургийн дийлэнх олон хэсгийг нь бол коллаген гэж уураг бүрдүүлдэг байж байгаа. Тэгэхээр энэ тал руугаа илүү аж үйлдвэр одоо хувьсаад байна гэж байна. Тэгэхээр арьс ширнийхээ хамгийн чанартай хэсгийг хувцас материал болох юмыг тусад нь аваад за бусад нэг хайжилсан, огтлсон бус хэлбэрүүдийг нийлүүлж яагаад тэнцэнээс хим протеиныг ялгаж уургийг ялгаж авъя гэдэг. Тэгэхээр энэ төрлийн технологи нь аль зэрэг үнэтэй байдیں۔ Жишээ нь чинь цоо шин бизнес биш юм уу? Жишээ нь энийг жишээл танай компани хоёр дахь шугам болгож хийх тийм бодол байна уу? Энэ төрлийн бизнес өнөө цагт бол энэ эрчим хүчний үнийн өсөлт энэ тарифуудаас шалтгаалаад бол яг уу анхан шатны хөрөнгө оруулалт өндөртэй, өртөг зардал бас өндөртэй бизнестэй орж байна. Гэхдээ энд бол технологи наав хав шаардлагатай. За ярианыхаа бас ихэнд дурдаад хэлчихэд одоо яг энэ төрлийн бизнесийг одоо хөгжүүлээд шинээр одоо үйлдвэрээ бариад явж байгаа. Түрүүн би ярианыхынд хэлсэн Дархан Минж гэж компани байж байгаа. Манай одоо үндэсний арьс ширний салбарын томоохон компаниудын нэг. Дархан Минж компани бол энэ төрлийн желатин гэх бүтээгдэхүүнийг хийх одоо цогц үйлдвэрийг Дархан хотод одоо бариад ашиглалтанд оруулах гээд ажиллаж байгаамаа. За энэ бизнес бол цоо шин төрлийн бүтээгдэхүүн мөн үү гэвэл бас биш. Дээр үед одоо манай арьс ширний салбарт бас энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийжсэн тогтолцоо уламжлал бас байна. Хуучин цагт. Одоо л яг тэр тогтолцоо алдагдаад одоо дахиж сэргээж хөгжүүлж байгаа. Гэхдээ хуучин байснаасаа бол илүү арьс ширний салбарт илүү оролцоо өндөртэйгээр илүү даацтай том хэлбэрээр одоо энэ желатины салбар бол орж ирж байгаа. Дэлхийд даяар ч гэсэн яг ингэж хөгжиж байгаа гэсэн. Уургатай холбоотой саяын хоёр бүтээгдэхүүн желатин, коллаген бид нар ч өөрсдөө бас төсөлгүй хэрэглээтэй. Хүн болгон махнаашгүй хэрэгэлдэг тийм юм болж хувирлаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал тэгвэл цаг үеэд дагаад энэ Дархан Минж гэх компани шин шугам нээж байгаа юм байна. Энэ шин шугам ажиллах хүчний хувьд хичнээн хүн ажлын байр бий болох юм бол 30-аад хүн ажиллах гэсэн тооцоотой. Үйлдвэрт бол тий. За 30 хүн ажил мэдээж эхний хөрөнгө оруулалтууд их байх. Тоног хөрөм шал өөр төрлийн юм. Шал өөр төрлийн. Арьс шир боловсруулахаас бол шал өөр төрлийн тоног хөрөж мэдээж нөгөө хүнсний хэрэглээнд бас хэрэглэнэ гэдэг утгаараа цэвэр ариун байдал
тийм ээ одоо тэр талаас нь их бодолцож үзэж хийдэг ийм хөрөнгө оруулалт үйлдвэр байна. Тэгэхээр нөгөө 800 мянган өхрийн арьсны чинь нэг 300 мянган л нэг үйлдвэрүүд дээр очиж чинь гэж шүү дээ. Энэ маягаар явах юм бол энийхэн тоо нэгдүгээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр саяны та бүхэн ярьсан хоршоодууд арьсуудаа арай хямгтай нэгдэхэд томоор олноор гимтэхгүй хөлдөөхгүйгээр аваачаад өгөх боломж нь илүү нэмэгдэх нь шүү дээ. Яг зөв. Тэгэхээр энэ бол ирж яваа бизнес гэж харж байгаа тийм. Өөр нэг энэ арьс ширтэй холбоотой би бас энэ шевроны үйлдвэр юу яг социализмын үед ажиллаж яхад нь очиж явж үздэг байлаа л да. Тэгээд ингээд тэгэхэд бол нийлээд ажиллаад хөдлөөд ер нь аягүй олон хүн ажиллаулаад ер нь үйлдвэрийн яндан дугаараа сүртэй том аж ахуй байлаа шүү дээ. Тэгээд бас Монголын арьсны амьтны нэг ялгаа нь амьтных нь арьсны нэг ялгаа нь бол хүйтэн учраас тослог ихтэй гэж тэгтэл ярьж исэн. Тэгээд нөгөө хутга мутга гимцэн тэрнээс гадна ингээд Монгол арьсыг юм Италийн шиг зөөлхөн болгохын тулд хичнээн их ямар үнэтэй химикат хэрэгтэй гэж ярьдаг байсан. Та тэрийг одоо өнөөдөр яаж харж байна? Ер нь яг арьсшир боловсруулах гэдэг бол мэдээ тогтсон технологитой заавартай ингээд явж байгаа нэг одоо бизнес. Энийг бол одоо 1000 арьс орж ирлэхэд 1000 энгийн яг адилхан чанартай болгохын тулд цөмөрө түүхий идэ маш сайн ангилах хэрэгтэй. Одоо хөгжсөн орнууд бүгд тэгэж явж байгаа. 1 настай мал, 2 настай мал, 3 настай мал, эр мал, эм мал, энэ үйлдвэрийнх, тэр үйлдвэрийнх гэд тус нь ангилж түүхий идэ хийх юм бол эцсийн бүтээгдэхүүний чанар бол мэдэгдэхүйц асар хурдтай сайжирна. За үүний дараачаар энийг боловсруулахад гол хүчин зүйл бол тоног төхөөрөмжийн чанар мөн химийн бодисын чанар байж байгаа. Өнөөдөр манай салбар бол 100% бүх химийн бодис бол импортоор авч байна. Арай сайн арьс хийх гээд зорж байгаанууд нь бол Европоос, Итали, Турк, Испани, Германаас авч байна. Үндсэн одоо ихээр хэрэглэгддэг гэдэг юм арай саар чанартай гэсэн бодисуудаа бол одоо бүгд найрамдах Хятад улсаас авч байна. Тэгэхээр энэ бодисууд бол бүгдээрээ манайч далаад гарцгүй орон асар өндөр хэмжээний зардалтай тээврийн зардал бас өндөртэйгээр манай улсад ирж байгаа. Дээрээс нь манай арьс ширний салбарын бас нэг онцлог нь юу вэ гэхээр өвлийн улиралд хүйтэн учраас гаднаас ямар ч химийн бодис татаж авах боломжгүй. Зөвхөн 100 намрын улиралд одоо татаж аваад бүтэн жил хэрэглэх химийн бодисоо складанда хадгалчихж байгаа гэсэн үг. Энэ нь бол одоо нөгөө бэлэн мөнгөний эргэлт төлбөр үүсгэх чадвар гэдэг одоо бизнесийн үзүүлэлтүүд бас одоо сөргөөр нөлөөлж байгаа. За хоньны арьсны тухайд бол мэдээж бүх оронд л хоньны мах хэрглэж байна. Хоньны арьс бол гарч байгаа. Энийг үстэй чигээр нь боловсруулад нэхий идэл хийгээд өмсөж байна. Үсгүй чигээр нь боловсруулад одоо сайхан гүртэг, савх одоо бусад төрлийн бүтээгдэхүүн хийгээд өмсөж байна. За Монгол хоньны арьсны тухайд бол хүйтэн сэрэ уур амьсгалтай бүсийн учраас тос ихтэй амьдын тос гэж ярьдаг. Энэ амьдын тосыг тухайн материалаас ялгаж салгаж авахын тулд одоо их хэмжээний тос авахч химийн бодис хэрэглэх шаардлагатай. Бид нар тулгамдаад байгаа гол асуудал нь юу вэ гэхээр үйлдвэрт орж байгаа 100 ширхэг хоньны арьсанд бид нар аль нь сайн аль нь мууг нь мэдэхгүйгээр бүгдээрэнд нь тос авахч хийгээд одоо яг адилхан процессор хийдэг. Ингээд гаргаж ирээд харахаар нөгөө 100 арьсных нь за нэг 20% нь магадгүй бүсээсээ хамаарат нэг 30% нь материал болох хэмжээний үлдсэн нь бол одоо арьс чигээр нь ашиглах боломжгүй тийм түүхий идүүд байгаа учраас хинч одоо энэ түүхий идэн дээр тэр их хэмжээний химийн бодис хөдөлмөрийн зардал бусад зардлуудыг одоо шингээж эрсдэл одоо орохыг хүсэхгүй байгаа л гэж ойлгож байна. За та бүхэн энэ арьс ширний салбарын тухай хүн болгоны дотроо бодож явдаг нэг чухал асуудлуудыг хөндлөө. Ягаад гэвэл бид олон малтай л гэж ярьдаг. Тэгээ одоо зөвхөн өхрийнхээ за махыг хайдгүй ба. Арьсныхаа 3-ны 2-ыг шүү хайчиж байгаа. Ийм нөхцөл байдалд амьдарч байгаа учраас энэ дээр бас нэгийг бодогдуулж 2-ыг санагдуулсан. Энэ нөгөө үнцний сүлжээ руугаа гинж руугаа улам урагшаагаа явах. Тийм боломжийг л хоёлаа ярьчлаа. Тэгэхээр бол бизнесийн боломж маш их байна. Энийг нийлүүлэлтэд томсгох буюу нэг айл зарснаас 50-60-уудаа нийлж зарах нь ашигтай шүү гэдэг
энэ зам руу тэрхүү таны хэлсээр явж байгаа. Тэгээ энийг хурдан хийх үү. Тэгээд энийг хурдан хийх тусмаа хүмүүсийн амьдралд хэрэгтэй болно шүү дээ тийм. Зөвхөн мал хариулна гэдэг чинь зүгээр мал хариулаад явах биш. Наад тэр бэлтгэл ажлыг тэр ер нь бол их л олон юм бодогдуулсан арга хэмжээ боллоо гэж харж байгаа. За танд болон танай хамт олон амжилт хүсье. Их баярлалаа танд. За баярлалаа. За хэрхэн хүнд үзэгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Булигар гэж хуучин Монгол Булигар гэдэг байсан баг. Булигар гэж хувьцаат компаниг үүсгэх захирал Ноён Батүшигтэй ярьлаа. Махайдээр ширийн бас яах вэ гэдэг хүн болгоны Монгол хүн болгоны толгойд орж байгаа асуудал 3-2-ыг хайж өтүүлээд хөлдөөгөөд энийг цаашаа ашиглах асар их боломж байна шүү гэдэг дээр та бүхэнд маань урам санаа урам өгсөн арга хэмжээ боллоо гэж харж байгаа. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцндаа та бүхнийг урьж байна.